Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр бид энэ удаад маш сонирхолтой чичнээг үзэгч та бүхэнтэй уулзуулахаар зорьсон байгаа. Тэгэхээр 10 жилийн өмнө хадгалан зээлийн хоршооны ховрогчид гэдэг ийм дуйлан бол Монгол улс даяар гарч ирсэн. Тэгэхээр энэ үед хамгийн өндөр ял авсан Колоб кредит хадгалан зээлийн хоршооны захирал Минд баярыг энэ удаад нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор бол Өнөр хаус компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Сайн байна уу та? Минд баяр гэдэг захиралтай олцсон. За та манай хэвлэн хатны менежертэй уулзсан. За. Сайн байна уу та? Бид танил хүн нэвтрүүлгээс явж байгаа. Танай захирлыг энэ удаад нэвтрүүлэгтээ оруулахаар төлөвлөсөн. Ажиллагааны байран дээр байгаа юу те? Яг одоо ажиллая гэдэг чинь манайх нөө шинээр байгуулагдаж байгаа 17-нд үйл хаалгаа нэх учраас дарга зэрэггүй бүгдээрээ ажиллаад байж байгаа захирал тэнд ажиллая гэж байна. Сайн байна уу та? Сайхан өвлжиж гин одоо өвлийн ихэнх сар уу тий? Бараг өвлжид эхэлсэн маа шүү. За бид TM телевизийн танил хүн гэдэг нэвтрүүлгээс явж байгаа. Өнөөдөр таны ажлыг сурвалжлуул ямар байх бол таныг бас ямар яриа хөөрөйтэй юу хийж байгаа бол гэд зориод ирлээ. Одоо хүрээд ирсэн юм чинь сайн байна уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт ажил бол нэлээ өрнсөн байдалтай бид нар ингээд байж байгаа юм. Өнөр хаус гэдэг компани захирлаар ажиллаж байгаа юм. Тэгэхээр би таныг захирал гэхээр зэрэг ширээний ард сууж явах юм байх гэсэн чи ингээ юм хийгээ хийж идэг. Юу хийж байгаа юм лээ та? Бид нар энэ тогтцолт хийж байгаа. Шинээр төхөнж байгаа юм шиг байна тий? Төхөнж байгаа. Энэ бол юуны үйл хөдлөлтөрөнгийн борлуулалт, зурчлал, зөвлөгөө, мэдээлэл тэгээ бас ус нэмэлт үйлчилгээнүүд үзүүлж явах юм цогц үйлчилгээний байгууллага байхгүй юу? Тэгээ энийг гүйцэтгэх захирлаар одоо ажиллаж байна. Нилээх зай талбай засвартаа харагдаад байна шүү дээ. Нилээн том өөргөө ирээнд үйлчлэгээ явуулдаг. Тийм ер нь бол дуусч байгаа. Энэ үзэсгэлэн худалдаа байхгүй юу? Үзэсгэлэн худалдаа. За энэ чиний үзэсгэлэн худалдаагаа явуулах нь шүү дээ, тийм ээ. Одоо чинь энд бол энэ хаусын үзэсгэлэн худалдаа гарах нь шүү дээ. Мэдээллийн самбаруудаа хаусууд байршуулад энэ дундуур нь макета байрлуулах жишээтэй. Жишээ нь энэ үзэсгэлэн худалдаан дотор зөвхөн орон сууц объект хашаа байшингаас гадна хүн орон сууцанд ороод одоо ямар зүйл худалдаж авдгийг тийм ээ хөшиг авдаг тийм үү. Тэгэхээр эн чинь бараг 20-30 м цонх байна. Энэ цонхыг би ашиглаад одоо хөшгөний газар түрээсэлж. Одоо энэ таазыг ашиглаад авж урны газар түрээсэлж. Тийм ээ. Одоо энэ багныг ашиглаад обооны газар түрээсэлж тийм үү. Энэ багнаа тойруулаад обоонууд ингээ өлөгчгнө шүү дээ. Энэ дээр. За жишээ нь одоо тэнд энэ самбраа бид нар бүр тэр доод ёроол дутсны нөмөр тавихгүйгаас хойш самбраа дээшлүүлээд доор нь юугаа зайд нь юу оруулчих. Бэлтээ оруулчих. Хуучин орон сууц авсан хүмүүс засвар хийдэг. За ийшээ нэг жижиг юу байх хэрэгтэй юм а энэ. Энэ дээр энэ хүн давжруудаа өлгөх хэрэгтэй юм байна. Тэгээ энд нэг кофе шоп хийчих гэж бодож байгаа. За жишээ нь манай энэ үзэсгэлэнгийн гудамжууд бол тухайн ингээд төрөлжсөн байдлаар явагдана. Апартмент. Одоо нэг апартмент барьсан байдаг шүү дээ хүмүүс. 12 дахь барилга ч юм. Тэрний холбогдол тийм апартментуудын мэдээллүүд энэ гудамжинд байрлах нь байна. За энд одоо хотын хэлбэрээр зохион байгуулагдсан орон сууцуд энд байрлах нь байна. Одоо жишээ нь энэ дундаа бид нар жишээ нь ингээд сандал байхгүй энд хүн амарна энэ дээр суун. Энэ сандлаа гэхтэл бид нар энэ юугаар тоосхоор ингээд хийчихэл яасыг гээд би санаачилсан. Тэгээ энэ чинь нэг хүн жишээ нь зогсоод өөрийнхөө бүтээгдэхүүнийг тайлбарлаад тухайн байгууллагын хүн зогсож иж болно. Тийм үү? Манайд борлуулалтаа орхичоод явчих болно. За энэ самраа ямарч гэсэн үлгчийг энийг жи одоо хариуцаад борлуулах шиг нөхөргөөл би одоо сайн хариуцаад борлуулаад өгнө шүү дээ. Тэр дундаас би зөвхөн зуршлагын хөлсийг л авах нь байна. Тийм үү? Хүмүүс энэ дэр жишээ нь одоо юу гэж ойлгодгийг гэхээр зарим ойлголттой хүмүүс шүү дээ. Энийг л өөр чинь одоо бас дахиад юу сэтэд гаргаад тэрв тийм ээ.
Энд бол айх юм байхгүй шүү дээ. Би бол зүгээр зуучилж өгөөл өсөөл авна. Ямар ч асуудал байхгүй. За энэ бол жишээ нь хорооллын төлөвлөлтөөр хийсэн төслүүдийг мэдээллүүдийг энд байрлуулах нь байна. За мөн манайх ч өөрөө зуучлалын байгууллага маань мэдээллийн нэг үйлчилгээ бол нөгөө өөрөөхөө зуучилж борлуулж байгаа бүтээгдэхүүнүүдийг үзэсгэлэн худалдаанд тавьж олон нийтэд сонирхуулах ёстой сонирхогчдод. Тэгэхээр энд хуучин орон сууц объектын гудамж гэдэг ингээ гаргачихж байгаа хэсэг. За энэ дээшгээ газар хашаа байшиг хүртэл одоо үзэсгэлэн дамрагдаад байнгын үзэсгэлэн дамрагдаад энд байж байгаа. Өшөө энэ цаашаа бид нар хаусын одоо мэдээллүүдийг ийшээ байрлуулна. Ингээд үндсэндээ үзэсгэлэн маань төрөлдсөн байдалтай. Ийм үзэсгэлэнгийн танхимтай зуучлалын байгууллага байхгүй. Үнэн байхгүй. Энийг бол баталгаатай хэлнэ. Энэ бол бас нөгөө харилцагчдаа үзүүлж байгаа нэг том боломж шүү дээ. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал таарах юм байна шүү дээ. Энэ худалдаа ер нь ямар байд юм бол тоо? Гайгүй юу? За яг хэвээр зүгээр хямраатай л гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд ямарч байгаа нь бол бас харагдчихл байна. Тэгтээ одоо амьдрал өрнж явах чинь эсний хямраад үйл хөдлөхөрөнгийн салбар бол одоо ямар ч байсан гадаа онохгүй тодорхой шүү дээ. Тийм ээ. Нэг юмд одоо толгой харагдчихл таарна. Эсний ямарсан байлээ ч гэсэн. Маш олон үйл хөдлөхөрөнгийн компаниуд байна шүү дээ, тий. Тэднээс одоо юугаараа ялгаатай байдгийг одоо тэд бол бас нэг ийм алдаатай байна. Бид бол тэр алдааг давтахгүй ч гэдэг юм уу, тийм онцлог. Ерөнхийдөө бол харагдсан жилийн хугацаанд би судалгаа хийгээд 2-3 салбартаас ажиллаж үзье гэж бодохгүй юу. Тэгээд судалгаа юмнууд хийж байгаад энийг эхлүүлсэн. Нэгдүгээр хямрал нь бол өөрөө боломж гэдэг утгаснаас харах хэрэгтэй байхгүй юу. Боломж гэж яриад байдаг шүү дээ. Зүгээр тийм одоо сөрхий хямралтай үедээ би таарч исэн биш юм. Намайг эзгүй хагуурлалтаа бахан ямарсан байлээ ш надаас ч болсон биш. За хямралыг өөрийн боломж гэж хүмүүс ярьдаг юм байна л шүү дээ давчууд. Тэгээ юугаараа боломж юм бэ гэдэг талаас нь харах хэрэгтэй юм л да. Энэ зах зээл гэдэг бизнес гэдэг энэ талбай дээр чинь их олон тоглогч тоглож байгаад өнөөдрийн зүгээр миний харж байгаагаар шүү дээ. Талбайгаас гараа авцсан байна. Ихэнх нь тэнд хямрцсан, энд хэцүү байгаа. Одоо юм хийж болохгүй юм ч гэдэг юм уу. Ихэнх нь энэ талбайгаас гараа авцсан байна. Өөрөөр хэлбэл тэнд өрсөлдөгчгүйгээр эсвэл маш цөөхөн өрсөлдөгчтэйгээр жонглоор тоглох боломж тэнд байна шүү дээ. Энэ бол боломж. Тэгээ ерөнхийдөө үйл хөдлөхөрөнгийн зах зээлийн одоо энэ тоглож байгаа тоглогчдын арга барилыг харахад бол тийм онцгойрох зүйл алга хоорондоо бүгд ижилхэн. Миний харж байгаагаар бол энэ үйл хөдлөхөрөнгийн зах зээл дээр ийм цогц үйлчилгээ явуулах шаардлагатай харагдаж байна. Мөн. За бид нар энэ зөвхөн зуучлах үйлчилгээндээ тус нэмэр болгож энэ ажиллагаагаа дэмжихийн тулд мэдээлэх үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, дээрээс нь бонус үйлчилгээ янз бүрийн үйлчилгээнүүд гаргаж ирж байна. За мэдээлэх үйлчилгээний дотроо энэ үзэсгэлэнгийн хэлбэрээр одоо бүтээгдэхүүнээ танилцуулж байна тийм үү. Дээрээс нь радио телевизийн нэвтрүүлгүүд, үйл хөдлөхөрөнгийн нэвтрүүлэг гардаг. Бүгд л ерөнхийдөө нэг л ижил төрлийн арга барилтай хэлбэртэй. Энэ нэвтрүүлгүүдийн одоо элементүүдийг бид нар өөрчлөх ёстой. Хүнд яавал илүү сонирхол татах уу? За өөрийн сайт, портал сайт гаргаж байна. Телевизийн нэвтрүүлгүүд хийж байна. Үзэсгэлэнгээр дамжуулж одоо мэдээлж байна тийм үү? Гэх мэт одоо ямар л арга хэлбэр бусдад түгээх арга хэлбэрүүд юу вэ? Бүгднгээр л одоо бид нар түгээе гэж бодож байгаа. Манайхаа судалдаан авалт одоо жишээ нь сонголтоо хийнэ. Зөвхөн үзэсгэлэнгийн танхим дээр ирээд телевиз, радиогийн нэвтрүүлэг үзээд сайтаар ороод сонголтоо хийхээс гадна бас байгууллагуудыг харж ах чи юм байна. Хүмүүс амархаар хамт амарчдаг. Хүмүүсийн ажил тарахаар хамт тарчдаг. Өнөөдөр ажлынхаа завж хөлөөгөөр гарч нэг ганц нэг байр үзэх нь асуудал айгүй хүндрэлтэй байна. Тэгвэл бид нар 8 цаг хүртэл ажлын өдөр ажиллая. 8 цаг хүртэл ажиллая. Түүнчлэн хагас хүссэн өдөр ажиллая. Хагас хүссэн өдөр жишээ нь хүмүүс сонголтоо хийхин тулд одоо гадаа бид автобусууд байрлуулад
Нэг өрөө барихын энэ шар автобусанд ийш суугаарай. За би ороод суулаа. Тухайн одоо хагас юм уу өсөө өдрийн айл нэгэнд тойрон айл хийгээд тухайн одоо цаг үед зах зээл дээр борлогдож байгаа Улаанбаатар хотын бүх нэг өрөө барийг би үзчихэд төрөд ирэх нь шүү дээ. Мөн хагас өсөө өдрийн айл нэгэнд ирээд тодорхой цагуудтай одоо кино маягтай нэвтрүүлэг маягтай юмнуудаа нэвтрүүлгээ дахин тэрүүгээр олж байгаа үзэж өшөө дэлгэрэнгүй мэдээллийг олж авч байгаа юм. Тэгэхээр ийм хөнгөлт урамшууллын ямар нэгэн арга хэмжээнүүд байдгүй юм байна. Ерөнхийдөө бол тэгэхээр бид нар ямар урамшуулалт одоо үйлчлэгээ үзүүлэх гэж байна үгүй л манахаас одоо манай бирж дээр арилжаалагдж байгаа бүтээгдэхүүнийг сонгосон тохиолдолд нүүлгэлтийн үйлчлэгийг бид үн төлбөргүй үзүүлье. Мөн үү? Одоо байранд орчвол нэг юм баахан өрөм мөрмний ажиллаулдаг штэ таазанд юм тогтоон хаан ман давилга тэгвс зураг үлгэн. Тэр чинь бас бүх ажил бол тийм шиг ба штэ. Тэр үйлчлэгээ биднээс үнгүй үзүүлье. Хан тааз юм одоо тогтоох. Энэ жижигхэн боловч их том тус нэмэрл байхгүй та. А дээрэс нь нэг удаа одоо иж бүрэн цэвэрлэгээ хийж өгöd бид нар тухайн харилцагчийг одоо гэрт нь орж оруулна. Нүүлгээд юмын тогтоогоо цэвэрлээд хүнийг оруулах нь шүү дээ. Хэрэглэгч бол хаан гэдэг нь тодорхой. А энийг бид нар мартчихад байдаг. Маш тодорхой бусад одоо өндөр хөгжсөн зах зээлтэй орнууд бол хэрэглэгч угаасаа л хаан л байдаг. Заримдаа би ингээл энэ тэнд явж байгаа л заримдаа жоохон мохимдох юм гардгийг. Одоо хэрэглэгчээ боол болгочдөг жишээтэй тийм үү. Тэгээ би хэлдэг. Хөөе би чиний хаан ч нэ гэхээр гайхдаг. Одоо юугаа солиороод байгаа юм бэ гэд. Тэгээ хаантайгаа муухай харьцаж болохгүй шүү дээ. Хаандаа одоо дутуу үйлчилгээ үзүүлж болохгүй шүү дээ. За бас ийм үйлчилгээ байна. Бүтээгдэхүүн сайжруулах үйлчилгээ гэж байна. Нэг хашаа байшин барьцсан олон жил амьдарч байгаад хашаага жоохон сунгацсан байдаг байхгүй айлууд. Газараа яхаа мэдэхгүй хүн байж идэг байхгүй юу? Зарахгүй. Гэхдээ энэ газар дээр юу ч гэсэн нэг юм одоо барьчмаар ноосон газар татвар төлөв байгаад байдаг. Хашаа байшин хаач байдгийг тийм. Тэр газар дээр бид нар юу барих ёстойг нь зааж өгье. Тухайн орчны судалгаа хийн, зах зээлийн судалгаа хийн. Энэ газар дээр бид нар одоо үйлчлэгээтэй орон сууцгийн модонд орсон ба шүү дээ. Ийм бол барьж болохгүй. Яагаад? Иргэн тойронд нь төрийн бодлогоор хийгдэж байгаа хямд орон сууцны хороол баригдаж байгаа юм байна жишээ нь. Тэгэхээр та энд орон сууц барьж өрсөлдөгч маш олон болохгүй. Үйлчилгээ. Энэ хороолууд чинь бүгд өөрсдөө үйлчилгээтэйгээ гараад ирсэн байж. Цогцороо. Цэцэрлэг болохгүй, сургууль болохгүй, бүгд цогц хорооллууд таны иргэн тойронд байна. Та энэ дээр юу хийх ёстой? Та энэ дээр зах барих ёстой. Бид судалгааг нь хийж өгөөд дээрээс нь тэр хүн нэг зорилготой болоод за би энэ дээр зах барих нь зөв юм байна. Мөн үйлчилгээ авсныхаа төлөө тэр хүн одоо замаа зөв сонгоод эхэлж байхгүй да. Энэ бол зөвлөх үйлчилгээ. Тийм ээ? Бүтээгдэхүүн сайжруулах үйлчилгээ. Газрыг бид нар сайжруулад өглөө шүү дээ. Өшөө яах ёстой юм? Тэр хүн энэ дээр үйлчлэгтэй орон сууц барина гэхээсээ илүү энэ дээр зах барил тохиромжтой гэж хэлээд зарвал газрын үн өсч байна. Тийм ээ? Тэгэхээр эн чинь нөгөө тухайн газар гэдэг бүтээгдэхүүнийг бид сайжруулад өгч. Өшөө цаашаа яах юм? Бид скетч зургийг тухайн зах ямар байдалтай байх юм? Ийм зах барих ёстой та гэдгийг бид зурж өгнө шүү дээ. Дээрээс нь ийм төсвөр барина. Тэ. Эргүүлээд та ийм үнээр зарж болно. Танд ийм ашигтай, ийм хугацаанд та ийм ашиг бол. Одоо яах юм? Тодорхой болчлоо. Би ийм зах барих юм байна. Мөнгө нь аавна. Бид хөрөнгө оруулалт зуршилж өгье. Тэ? Хөрөнгө оруулагчид манай дээр ирээд тухайн одоо зөвхөн зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнүүд биш. Энэ үзэсгэлэнд төслүүд байж байгаа хэрэгтэй байхгүй? Хэрэгжих боломжтой. Бид нар тэр төслүүд дээр одоо судалгаанууд юм хийгээд зэрэглүүдийг олгож энэ А зэрэглэлийн төсөл та шууд хөрөнгө оруулж болно. Хөрөнгө оруулагчид манай дээр ирээд одоо хаана хөрөнгө оруулах вэ гэдгийг шийдэж явах хэрэгтэй байна шүү дээ. Тухайн одоо зах дээр хөрөнгө оруулалтыг бид олж өглөө. Цаашаа яах юм? Гүйцэтгэгчийг олж өгье. Хангааны нийлүүлэгчдийг бэлтгэж өгье. Дээрээс нь захиалагчийн хяналт гэж чухал юм байдаг байхгүй юу? Захиалагчийн хяналтыг тавьж өгье. Би барилгын мэргэжлийн хүн биш учраас нэг гүйцэтгэгч оруулцдаг, хараа суугаад байдаг, сайн барьж гэнэ үү, муу барьж гэнэ үү, ном дүрмээрээ хийж байгаа бүүмэд. Тэгэхээр манай зүгээс тухайн хүнд захиалагчийн хяналтыг тавьж өгье. Энэ ажил чанартай номын дагуу явж байна гэдгийг бид хэлж өгье. Явахгүй бол бид зогсоё. Зас залруулах арга хэмжээнүүдийн жишээтэй. Энэ бол маш ач холбогдолтой үйлчилгээ. Захиалагчийн хяналт тавьж. Одоо бэлэн боллоо. Дараа нь яах юм? Ашиглалтын дөх асуудал байна. Энэ дээр мөн одоо оролцсон. Өшөө дээрээс нь яах юм? Бичиг баримт зөвшөөрөл нөгөө тухайн явцад хийгдээд явцсан байж байгаа юм дээр ашиглаад ашиглалтанд оруулах асуудлууд байна. Цаашаага одоо бид жинхэнэ нөгөө ажиллаа хийх нэ шүү дээ. Зуршлан борлуулах ажиллаа хийх.
Тэгэхээр бид тэнд очиж зууслан борлуулахын тулд бүр газар дээрээс нь эхэлж үйлчлэгээ үзүүлж байна да. Тийм байна уу? Эн чинь нөгөө газрыг бид нэр 5 төгрөгөөр зархаж исэн газрыг бид 50 төгрөг болгож өгч байгаа байхгүй тэр хүнд. Энэ бол бүтээгдэхүүн сайжруулах үйлчилгээ. Өшөө дээрээс нь хуучин орон сууцыг хуучнаар нь битээ хараач. Тийм үү? Цаасан дээр бид нар шинчилчээ. Засаад одоо гоё болгоч цаасан дээр. Та энэ барийг ингэж хар. 3 ам бүлтэй та өвөө эмээ ачуутайгаа ингэ байдаг. Ийм барьшлаар ингэж одоо тогтжуулах, өрөө хан өөрчлөх, тавилга сэлтэй хаана байрлуулах, өнгө бодог нь ямар байх, интерьер бид нар хийж өгөөд иймэр харж та энэ байрыг хөдөлж аваарай. Энийг хийхин тулд та мөн ийм төсвөр хийх ёстой. Энэ төсвийг чинь тэдэн хувийг манахаас тэдэн хувийг хөдөлж байгаа хүнээс гаргая. Мөн үү? Төгрөлцөн шүү дээ. Энэ нөхцөлд нөгөө навсаасан хуучин байр маань сайжраад үнэн тодорхой өөрийнхөө үнс аюулгүй гоё барилттай байна штэ. Тэгсэн мөртлөө хуучин засвар шаардлагатай. 5 төгрөг биш энэ 7 төгрөг болох хэрэгтэй байхгүй юу? Бид 1 төгрөгөөр цаасан дээр зураад дахиад 1 төгрөг нэмээд зарахад 5 төгрөгийг чинь 7 төгрөг болгоод өөрөөр хэлбэл тэр хүнд 6 төгрөгийг бид нэр өгч шít. 1 төгрөгийн хийсэн ажлынхаа үлс нь бид аваад. Гэх мэтэр ингэж одоо бүтээгдэхүүнийг сайжруулах үйлчилгээ үнэндээ алуу байна. Хүмүүс бол таныг хадгалан зээлийн оршооны Мэндэ хоёр гэдгээр нь таниа тий. 10 жилийн өмнө юм уу да одоо нэлээд л хүнд хэцүү ийм дуйлан шүүгэнэд болж байла. Та 9 жил хоригдоод ялаа идлээд гарч ирлээ. Та түрүүнд ярьсан тийм мэдээж бас таны амьдралын нэлээд 9 жил гэдэг чинь бас их урт хугацаа шүү. Бас тийм хэцүү газар байна гэдэг тий. Та энэ тодорхой хэмжээнд өөрөө ер нь бол нөгөө хүмүүжин гэж ярьдаг штэ тий. Тийм зүйлийг олж авсан уу? Ер нь яг 9 жил хоригдоод хар талд нь юу бодогддөг юм бэ? Би яагаад хүмүүжих хэвтэй? Хүмүүжүүлэх гэж таныг хорио үстэй. Яасан гэж намайг хүмүүжүүлэх? Яасан гэж хүмүүжүүлэх? Би одоо тэнд очив. Маш олон иргэнийг хохироолоо. Хохиросон гэж. Тэ? Тэгэхээр одоо хохиросон үнийг хүмүүжүүлэхээс өмнө юмыг төлөвлөх хэрэгтэй байна. Шүүхээс ямар хоёр шийдвэр гарсан гэхээр нэгдүгürt Мэнд хоёрыг энэ одоо энэ хүмүүсийн хохиросныхын төлөө шийдэг. 10 жилийн ял идэлвэл чанга тэглэмтэй орхин гэдэг. Хоёрдугаарх нь энэ хохирогчд учруулсан хөрөнгийг юу хохирлыг төль. Хоёр үүрэг надад оноосон байхгүй. Нэгдүгээр үүргээ би бол биелүүлсэн. Өөрөөр хэлбэл тэнд одоо ороод 9 жил суугаад гараад ирсэн. 1 жил ажлын шагналын хоног тэр зочиж ажил хийн штэ. Ингээд шагналын хоног яг 9 жил суус. 9 жил болоход 5 хоногт туухад би гарч ирсэн. Үндсэндээ. Тэгээд гарч ирээд яах хэвтэй. Энэ хохирлыг намайг тэнд сууж явах хооронд төлөх үүргийг төр хүлээгээд одоо глобын Мэнд хоёрт хамааралтай бүх хөрөнгийг битүүнчлээд хураагаад авсан байхгүй юу. Үүгээрээ төр үүрэг хүлээчихэж байгаа. Дам үүрэг, тийм үү? Чи явжээ бид хохирлын чинь төлч чинь санаа зовлтгүй очоо сайхан тэнд хүмүүжил байж. Тэгээ гоё болоо гараад ирээ. Ийм л утга шүү дээ. Тэгэхээр би яагаад энийг одоо төлөх ёстой юм бэ гэхээр үүрэг нь энд байж байгаа шүүхтэр. Онооцоо үүрэг нь. Насан туршдаа энэ байна шүү дээ. Бүтэн уг нь бол хуулийн чинь юм шүү дээ. Одоо 10 жилийн ял оноочоод хохирлоод төлсөн бол 6 жил суулган чамаг. Хууль. Төлөхгүй бол 10 жилээ чи бүрийн суун шүү гэж. Тэгэхээр эн чинь үндсэндээ надад төлөх үүрэг байхгүй болчихж байгаа байхгүй юу? Энэ залтаар бол би бүтэн суудсан учраас би төлсөн бол 6 жил суусан байх нь. Төлөөгүй учраас 10 жил сууж. Эн чинь төлөхгүй би цаашдаа төлөхгүй ч үж болно гэсэн үг байхгүй да. Тэ ялаа идэлцээ яах юм та нар гэ. Яваад ич нүгээр хээхийгээ талхаад иж болно. Гэхдээ надад миний эцэг их тийм хүмүүжил төлөвшил олгоогүй юм байна. Энийг заавал төлөх ёстой гэдэг сэтгэл санаа. Одоо үйлдэл зориг ирмэлзэл хүсэл бүх юмаа би юм зориулах ёстой байхгүй. Миний эцсийн зорилго одоо сайхан амьдрах шүү дээ. Сайхан амьдрахын тулд би энэ төлбөрийг төлж ийж сайхан амьдрах ёстой. Тэгэхээр миний эхний зорилго энэ одоо 1200 хүн байдаг байхгүй 1220 хэд хүн энэ хүмүүсийг ямар ч байсан хохирлгүй үлдээх. Би шүүх хурал дээр амлаж гарсан. Шүүх асуудлыг эцэслэж яаж шийдснээс үл хамаарч нэг ч хүнийг би одоо хохироож үлдээхгүй гэдгээ. Тэгэхээр энийг бол төрийн оролцоотой төлнө. Тэгвэл төрийн оролцоотой байж энэ төлөгдөхөөс өөр аргагүй. Би өнөөдөр юу гараад төлөх юм? Тэ?
төрийн оролцоотой байж идэв. Төр энэ дээр маш одоо хариуцлагатайгаар анхаарах хэрэгтэй маа. Төр 5.9 тэрбумыг хохирогчдод өгсөн. Эргүүлээд төр тэрийг олж авч чадаагүй байгаа. Тэр мөнгө хэний мөнгө юм? Бас чиний мөнгө байхгүй. Бас энэ оператор залуугийн мөнгө. Тэрний ингээд 3 сая хүний мөнгөний дотор явж байгаа учраас 3 сая хүн бас хохирцсан байна шин. Татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр шүүх зөв шийдвэр гаргаж чадаад хуулиндаа үйлчилж чадах юм бол эцсийн бүлэгт энэ одоо 3 сая иргэн төр нь өөрөө хохирцсон байгаа байдал бас хэвэндээ орж босож төрийн хохирол төлөгдөх давхар ийм боломжтой. Би яг хамаагүй. Би тэндээс нэг ч төгрөг авч үлдэх сонирхолж алга. Би хийдгээ хийгээл явна. Хийдгээ хийгээл олдгоо олол явна. Толгойг нь тастаагүй байхад юм хийж л таарна штэ тийм биз. Юу юугаа алдсан бай та? 9 жил болоход. Залуу насаа алдсан. Тэр бол мэдээж те. Цаг хугацаа. Хамгийн чухал юм энэ. 9 жилийн өмнө танд залуу насны дотор чинь маш их юм багтаж байгаа шүү дээ. Тэр хийж үтээх. Хүсэл эрмэлзэл хүртэл алдагдсан шүү дээ. Хүүхдүүдийн ирээдүй хүртэл алдагдсан. Би залуу наснда тэр хүүхдүүдийнхээ ирээдүйг бий болгож бүтээж одоо өдийн наснда ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэр залуу настай хамт миний хүүхдүүдийн ирээдүй бас байхгүй болсон. Бусдыг болий. Хамгийн гол нь хүүхдүүдийн ирээдүй миний залуу настай хамт алдагдсан. Та ер нь хамгийн анх бизнест хөл тавихдаа ямар бизнесийг хийж ирсэн? Би самар зарч ирсэн. Одоо нөгөө цөмдөг үү? Тэ? Хамгийн анх бол би тор зарсан. Тор оёод өөрөө. Одоо зүгээр 5-ын тор гэдэг юм ирээн. Энэ одоо таны хит их одоо бизнес вэ? Энэ үү? Тэ. Гоё мэдгүй. Одоо жишээ нь энэ минь ингээл бүгд л одоо миний шийдэл. Өөрөө шийдээд зорохгүйгээр ингээл хэмжээгээ тавиал Энэ Өнөр хаус гэдэг таны удирж байгаа компани чинь дотроо 2 сал явчихж гинөө тий? Салах шээ. Зүгээр нэг компани чинь бол зүгээр би түрүү хэллээ шүү дээ. Ямар ч үйл ажиллагаа явуулж болно шүү дээ. Хэдэн ч үйл ажиллагаа явуулж болж байна тийм үү? За. Улаанбаатар бирж гэж байгаа. Энэ Улаанбаатар үйл хөдлөхөрөнгийн давчаа. Гайхна шүү дээ. Энд би юу хийж байгаа гэхээр энийг одоо нэлээд өндөр түвшинд зурчлалын байгууллагыг өндөр түвшинд оруулъя. Зурчлахын тулд мэдээлэл, зөвлөгөө, бусад одоо тэр үйл хөдлөлтөй оронготой холбоотой бусад үйлчилгээнүүдийг хамт цогцоор нь явуулъя гэсэн юм бодолтой байна. Энэ заал бол энэ бодлогын маань нэг л үзүүр нь нэг хэсэг нь. Өөрөөр хэлбэл манайхаар зурчлуулж борлуулж байгаа одоо үйл хөдлөхөрөнгүүд энд үзэсгэлэн болоод байж байгаа юм. Дээрээс нь энийг би орон сууцны одоо улирал болгон нэг удаа орон сууцны барилга орон сууцны үзэсгэлэн болгож гаргая гэсэн. Одоо 15-нд UB Expo гэдэг бид нар нэг гэж байгаа. Зохион байгуулах гэж нэг сарын хугацаатай. Тэгээд энэ оныхоо одоо тайлан болгож барилгын байгууллагууд манай энд үзэсгэлэнгээ гаргах бол хотын төвд дулаахан, цэвэрхэн, тогтоо тийм л юм хийхийг хүсэж байгаа. Тэгээ энд бол одоо жишээ нь энэ доогуур нь ногоон гэрэл асаагаа дээгүүр нь хөх гэрэл асаачиж байгаа. Манай лого бол энэ гэр хэлбэртэй ийм лого байгаа үстэй. Тийм байна. Өөрөөр хэлбэл энэ өдөн энэ гэрээ зурж явж байгаа тийм зогсчихж байгаа. Тэгээ Монгол гэр маань доороо ногоон доо сайхан тал дээр барьдаг. Гэр маань дээрээ цэнхэр тэнгэртэй гэсэн ингээд ийм бэлэгдээд ийм ногоон цэнхэр гэрэл асаас тэндээс нь нэг ийм шар гэрэл тусгаад нар болгож юм тусгах юм. Ингэж бодсон байна. Хүн бол зүгээр цэнхэр гэрэл, шар гэрэл гэж харах юм байна. Тий, ингээ ногоон гэрэл, цэнхэр гэрэл байгаа хэвээр. Хөх тэнгэр ногоон тал, шар алтан шар нар тийм үү. Тэгээд дунд нь одоо Монгол сайхан өргөө маань байж ах юм байна шүү дээ. Энэ бол жишээ нь энэ ягаад ийм нөхнүүд энд би одоо энэ компани шагналуудыг барилуулна. Шагналын талбайг бол үлдээчээд байгаа юм. Шагналын талбайг сайхан гэрлийн тусаад авчиад байгаа юм. Энэ бол зүгээр шагнал урамшуул юм уу ямар нэгэн хоёлоо сууя. Ямар нэгэн тэр одоо ингэр цолхмолох асуудал биш шүү дээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн урам зориг өгдөг. Тэглгүй явах тий. Асар их тэр хүчийг өгдөг, сэлбэдэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө тэндээс дахиж цэник авч цаашаа дахиж явдаг.
9 жилийн өмнөх Монгол улс, өнөөдрийн Монгол улс. Би түрүүн танаас найзын тань зан чанар өөрчлөгдсөн үү гэж асуугаадсан. Нийгэм ер нь өөрчлөгдөж үү? Мэдээж өөрчлөгдсөн юм анзаарч л байна. Хүмүүсийн нэг жоохон итгэх жоохон буурсан юм уу да. Авч яхад. Тэ? Ажиллах итгэх, амьдрах итгэх, сурах итгэх. Амьдрын гэдэг дотор чинь ажил сурлага бүх юм орно штэ. Ерөнхийдөө л нэг жоохон итгэхэн суларцсан юм шиг надад санагдсан. Одоо миний үед бол зүгээр ингээл буцалдаг байсан шүү дээ. Тийм сул амьдрал ер нь ирмэлзэлтэй хүмүүс байгаагүй. Одоо тэгэхэд ер нь нэг хүнтэй ингээл юм ярахад хямрал байхгүй цааш. Бүтээлч биш болцсон мэн гэж үү? Бүтээлч биш. Тэгээд ажил хийдэг хүн их хор болсон, цөөхөн болсон байна. Чи дөрөв асуусан энд одоо зах зээл та ийм хийх хэрэг байгаа мó? Би хэлсэн шүү дээ, тэ. Хичнээн хямрал болсон ч гэсэн хүн ямар нэгэн байдлаар толгой хорогдох юмтай байх хэрэгтэй учраас миний энэ бол ямар ч хямралд хамаарахгүйгээр зах зээл. Одоо дайн болоод орон сууц үнэгүй болчихгүй юм болов. Хуучин одоо Globe International гэдэг компани байхад манай тог үүдэндээ байж идэг. Бүх салбарууд дээр байдаг. Хүмүүс маань очиж өглөө ажилдаа ирэхдээ орж ирэхдээ тугнаасаа ажил аваад ажилдаа ордог. Ийм зохион байгуулалттай байсан. Энэ бол тэр хүнийг дарамтлаж байгаа юм уу ямар нэгэн хэлбэрээр одоо их тийм хүчирхийлэл үзүүлж байгаа асуудал биш шүү дээ. Хаана ажиллаж байгаагаа тийм ээ? Юуны төлөө явж байгаагаа өглөө болгон санаж явах хэрэгтэй тэр хүн. Тэгэхээр энэ төлөвшлийг тэр хүмүүс тогтоох хэрэгтэй. Би энэ компани төлөө ажиллаж байгаа. Би энэ тугнаас ажил авч иж, энэ туганд мөрөгжиж би илүү одоо цаашаа амжилт үзүүлж үр дүнтэй ажил одоо хийх ёстой. Хийж ээж миний аж амьдрал сайхан болох ёстой гэдгийг л өглөө болгон сануулахын тулд тэр тугнаас ажил авдаг одоо дүрмийг гаргаж ирсэн байх жишээ. Одоо энд ч бас тэгнэ. Танах хичнээн ажилтнтай байна. Энд чинь ингээд хүмүүст үйлчлэх мэрэгчлэлтэн. Тий, энэ бол одоо эндээс ч нэ штэ. Яг үйл хөдлөхөрөнгийн зуучлалын ийм заал гаргаад ингээд үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага ганцхан манайх шүү. Энэ одоо дөнгөж эхэлж штэ бид нар. Хан туурга мургаач одоо бас дутуу хөтөө яван хийнгээд орхисон байгаа. Энийг хүлээж бид нар үйлчлүүлгийг эхлүүлэхгүй гэж яах вэ гэдэг. Жишээ нь харилцагч орж ирээд харилцагчийн хөтөж ин зогсож байгаа. Харилцагчийн хөтөчөөс чиглэлээ авна. Хөтөч бол зочныг өгтөн чиглүүлж өгнө. Та тийш ор, ийш ор ингэ тэрнтэй уулз. Харилцагч орж ирээд харилцагчийн зөвлөгтэй уулзна. Харилцагчийн зөвлөх өөрийнхөө байгууллагын үйл ажиллагааг танилцуулна, тарифа танилцуулна. Энэ дотор явагдах одоо процедураа танилцуулна. За харилцагчийн зөвлөх бүх одоо үйл хөдлөхөрөнгөнд хувийн хэрэг нээж өгнө. Манайхыг сонгосон. Хувийн хэргийг реалторт дамжуулах ёстой. Реалторт очихоосоо өмнө реалторын туслах дээр хувийн хэрэг очих ёстой. Реалторын туслах нь тухайн бүтээгдэхүүн дээр явагдах үйл ажиллагааны бүх техникийн ажиллагаануудыг ээж их ёстой. Хувийн хэрэг хөтлөх юм. Хувийн хэрэг дээр тухайн бүтээгдэхүүнд одоо хийж байгаа бүх ажиллагаанууд тэмдэглэгдэж явна. Бид юм хийж гин үгүй юу? Тухайн бүтээгдэхүүнд зориулж ямар үйл ажиллагаа явуулж гин үү? Хэн тэрэнд оролцож гин үү? Ямар хэлцэл хийгдэж гин үү? Энэ бүтээгдэхүүнийг цааш нь бид одоо борлуулалтанд зах зээл дээр гаргахын тулд ямар үйл ажиллагаанууд явуулж байгаа гэдгийг бүгдийг энэ хувийн хэрэг тэмдэглэж явах юм. Тэмдэглэж явах юм байхгүй. Тэгээд дор бүр нь гарын үсэг зур. Өшөө эн чинь хэлцлүүд явагдана. Худалдан авагчдын донд, реалтор хоёрын донд. Энэ хэлцлийн тэмдэглэгээ протоколууд хувийн хэрэг дээр явж байгаа юм. Хоёр тал гарын үсэг зураад энэ дараа нь нөгөө хөдөлж байгаа талдаа захиалагчтай энэ хувийн хэрэг тогтмол танилцуулагдаж явах. Ийм учиртай. Зуршлын байгууллага гэхээр яг хэдэн төгрөг авдаг ч юм уу яадаг чи ингээл яаж байгааг нь мэддэхгүй ингээл таг болчдөг. Хаяа нэг үйл хөдлөхөрөнгийн нэвтрүүлэг дээр нэг зогс дурдаг тал өнгөрдөг. Ийм байж болохгүй шүү дээ. Үүгээрээ бид хариуцлагатай үйл ажиллагааг бий болгож байгаа байхгүй юу? Хариуцлагатай үйл ажиллагаа. Найрсаг хамт олон байдаг шүү дээ. Тэр яах вэ? Хүн одоо татахын тулд найрсгал байж таарна. Хамгийн гол нь хариуцлага энэ дээр байж байгаа хэрэгтэй. Энэ утгаараа бид нар бүтээгдэхүүн болгонд ийм хувийн хэрэг нээж байгаа. За өшөө дээрэс нь туслах реалтор одоо бүтээгдэхүүнээ хувийн хэрэг мэргээ хөтлөөд ингэж явах зур реалтор нь одоо нөгөө захиалагчийн өгсөн бүтээгдэхүүнээ худалдан авагч зах зээл дээр
борлуулах хилцлүүдээ хийж явж явах ийм юутай зарчимтай. За дээрэс нь энэ бүтээгдэхүүн сайжруулалтын мэргэжилт ингээд энд сууж ажиллана. Бүх ажлаа уйлдуулах, зохицуулах тийм ээ. Одоо зураг хөргөө хин хийхийн, цааш нь одоо хин гүйцэтгэлийг хийхийн тийм үү. Төсөв гаргана, үнэлгээ хийн. Бизнес төсөл бичнэ. Одоо үйл хөдлөнгийн бизнес дээр бид нар төслийн бичиж өгнө. Зарцсан тийм үү. Эсвэл шинээр эхлэх гэж байгаа бизнес төслүүд дээр идэвхжүүлэх ажиллагаа бид нар хийж өгнө. Зөвлөх үйлчилгээ тий. За мэдээ зураг төсөв гаргаж өгнө. Одоо хэмжилтүүд хийж өгөхөөс хуулаад үнэлгээ хийж өгөх ийм ажиллагаанууд явагдаж байна. Зээл даатгал хөрөнгө оруулалтын мэргэжилт гэж байна л да. Энэ хүн бол зээл зоочлно. Өөрөөр хэлбэл үйл хөдлөл хөрөнгөө барьцаалсан зээлийг хаанаас авчлах юм? Бид тухайн байгууллагуудтай холбож өгөх, зуучилж өгөх. Бэлэн хайгаад явахгүйгээр эндээс ирээд бүх мэдээлэл аваад тэр компани, энэ банк бас санхүү, энэ над улам зээлийн оршоо үйл хөдлөлтийн ийм одоо хувийн үүдээ ийм нөхцөл боломжтой зээл олгож байгаа гэдгийг энэ хүн тайлбарлаж танилцуулж өгөх юм байна. Бид өөрөөр хэлэх юм бол хоёр талын ажиллагааг ойртуулахаас гадна цагийг хэмж өгч байгаа байхгүй хайж явах, өөрийгөө сурталчлах. Манайхаар үйлчлүүлж байгаа байгууллагууд бол манайхтай харилцаж байгаа байгууллагууд маркетингийн зардлаас чөлөөлөгдөж байгаа юм. Бүх одоо сурчлагаа бус асуудлыг бид эндээ хийгээд өгнө. Цаашаа өөрөө бас нэмэлт хөрөнгө гаргаад маркетингаа хийгээд явбал тэр л үз. Өөрсдийнх нь асуудал. Зээл зуучилж өгөх нь байна. Бүх хүч баримтыг бүрдүүлээд тэр хүн тэндээс очиж зөвхөн зээлээ авах үүрэгтэйгээр тийшээ явах нь шүү дээ. За даатгалын асуудлыг бид одоо зуучилж өгнө. Хөрөнгө оруулалт түрүү ярьсан тийм ээ зуучилж өгөх нь байна. Зөвшөөрөл бичиг баримтын мэргэжилтэнд сууж гин. Тэгээд түрээсийн туслах реалтер, түрээсийн реалтер, худалдааны туслах реалтер, худалдааны реалтер гэх. За цаана албаны менежер, үзэсгэлэнгийн менежер ийм улсууд жишээ нь сууж явах. Энэ бол үйлчилгээний зал. Ингээд холбогдох харилцагчийн зөвлөхөөс хинтээ уулзаж яахыгаа мэдэж аваад энэ дээр суугаад үйлчлүүлэх юм боломжтой. Ийм юм бол биднээс. Өөрөөр хэлэх юм бол энэ манай энэ явуулж байгаа үйл ажиллагаа бол үйл хөдлөл хөрөнгийн зах. Наран тул зах гэдэг шиг зах байхгүй юу? Тийм ээ. Захиалагч нар бүтээгдэхүүнээ манай зах дээр авчирч манай лангуун дээр байрлуулах юм байна шүү дээ. Тэгээд энэгээр хөдөө орон нутаг, хот орон одоо хаанч гэдгийг бүх одоо сонирхож байгаа үйл хөдлөл хөрөнгө сонирхож байгаа хүмүүс. Үйл хөдлөл хөрөнгөнд юу орж байгаа юм? Орон сууц, объект, үйлдвэр үйлчилгээ, бусад байгууламжууд, тийм ээ. Хашаа байшин, газар, тийм үү? Энийг сонирхож байгаа улсууд манай үйл хөдлөл хөрөнгөний зах дээр ирж үйлчлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл өргөн сонголтыг бид тавьж өгөх хэрэгтэй байна. Маш өргөн сонголт. Дээрээс нь нэмэлт үйлчилгээнүүд, зөвлөх, мэдээлэх, бонус үйлчилгээнүүдийг үзүүлснээрээ энд бол цогцлбор зах болж өөрж байгаа юм. Тэгэхээр зэрэг энд би муу юм хийж болохгүй. Муу үйлчилж болохгүй хүнд. Тийм үү? Өөрөөр хэлбэл энд энэ байшин, энэ заал, энэ өөрөө танхим, энэ юмнуудад энэ олон бүрдүүлсэн хамт олонны хүчээр би одоо үйл хөдлөл хөрөнгийн салбарт хойсгол хийх гэж оролдож байна. Нэг иймэрхүү л байна да. Зүгээр арай л олон юм ярьчих шиг боллоо. Гэхдээ яг тэ зүгээр хүн нэг сонсч болохооргүй юмуд ярьсан байгаа ш тийм ээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү ажил хийж байгаа юм, иймэрхүү юм болоод өнгөрсөн гэдэг ч юм уу юм сонирхоод байгаа бол тиймэрхүү л байна миний хувьд. Нэх одоо би бол өөрөө их яриа хүн байхгүй юу? Яриа хүн. Гэхдээ бас яриагаа жоохон хумдаг болсон. Ямар ч гэсэн энэ ажлаа нэг сайхан эрчимжүүлээд жигдрүүлээд авбал гэж бодоод байна уу те? Тий, ерөнхийдөө жигдрүүлээд авбал биш, ер нь жигдэрнэ. Жигдэрнэ. Тий, жигдэрнэ. Миний санаа бол үйл хөдлөл хөрөнгийн салбарыг үйл хөдлөл хөрөнгийн одоо худалдааны салбарыг гэсэн үг шүү дээ. Барих нь барь. Одоо би барилга барьдаг байсан өмнө. Одоо барихгүй. Одоо зарыг. Зардаг хүн нь бол миний зорилго. Миний хамгийн эхний зорилго бол энэ 1200 хүнийг хохирлгүй болох асуудал байхгүй юу? Энийний төлөө би бизнес хийх ёстой. Үр хөвгтэй сайн одоо бизнесмен болох ёстой. Өнөөдөр төлчих чадахгүй шүү тэр мөнгө гэж. Өмнө нь бол ирчээрээ явж байхад нэг 10 тэрбум төгрөг бол нэг их
тийм том асуудал биш л байлаа. Одоо бол юмнаас нас масч явсан байна. Ер нь юмнаас нэг жоохон халгаад байдаг болсон байна. Үннийг хэлэхэд тийм зоригтой биш болсон байх шүү. Гэтэ нөгөө түрүү хэлсэн санаа нь багт яах вэ гэж тийм ээ. Тэгээ миний эцсийн зорилго бол тэр 1200 хүний асуудлыг ямар ч хэлсэн шийдэх ёстой. Маш хурдан хугацаанд шийдэх ёстой. Энийг төртэй хамтарч шийдэх үү? Би ганцаараа шийдэх үү? Би бол одоо төр төлгээд байгаа биш. Төр төлөх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Нөгөө алга болсон өргөцсөн хөрөнгүүдийн учрыг төр олж өгөх ёстой байхгүй. Энийг л хэлээд байгаа. Тэгээд ажил маань бол үйл хөдлөлтийн салбарт хувьсгал хийнэ гэдэг маань яах гээд байгаа юм гэхээр өмнө хэн ч хийгээгүй юмнуудыг л хийж гаргая гэж. Толгойд чинь үйл хөдлөлттэй холбоотой ямар нэгэн асуудал байвал наашаалж. Ирдэг тийм нөхцөл боломжийг би бүрдүүлнэ. Одоо бүрдүүлсэн байгаа. Одоо нэг хэдэн мэрэгжилтэн одоо албаагч те мэрэгжлийн хэдүүнээ авч जैन. Бас 2 3 дутуу байна. Үйл ажиллагаа маань үндсэндээ эхэлсэн байгаа. 11-р сарын 15-наас UB Expo гэдэг барилга орон сууцны үзэсгэлэн худалдаа гаргана. Энэ үзэсгэлэн худалдааныхаа үеэр сарын хөтөлбөр зохион байгуулна. Энэ хөтөлбөр дотроо бид нар юу хийх гэж байна вэ гэхээр шийдэл гэдэг нэртэй хэлцүүлэг явуулъя. Энэ дээр юу шийдэх гээд байгаа юм? Мэдээж би зөвхөн одоо ганц би биш. Өөр хүмүүст ч бас одоо шийдэх ёстой асуудлууд бий болчиход байгаа. Нөгөө 30 мянган илүүдэлтэй орон сууц. 30 мянган орон сууц. Тэрийг яах юм? Энэ асуудлыг шийдэе гэдэг хэлцүүлгийг би өрнүүлэх гээд байхгүй юу? Тэр цаашаа барилга хөгжих тэр бол биш. Дараагийн асуудал нь дараа болно. Эхлээд өвнөө байгаа энэ 30 мянган орон сууцаа яаж борлуулах юм бэ? За бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт манай оролцсон танд маш их баярлалаа. Би асуугаагүй та бас нэг ярьчихмаар байсан юм да гэдэг зүйлийг бол нэвтрүүлгийн төсөөлт хэлэх боломж байна уу танд? За ер нь одоо би ярьчмаар юм байна да гэвэл асар их олон юм л байгаа шүү. Би 10 жил юм яриаг. Тэ? Ингээл амар их юм хоримлогдсон байгаа шүү дээ. Ярих юм бол тэ. Тэгэхээр дахиад нэг 10 нэвтрүүлэг хэрэгтэй байна. Ярьчих юмсан гэсэн юм бол мэдээж тэ. Гол нь юм л хиймээр байна. Үр дүнгийн хармаар байна. Тэр нөгөө мянган хүнийхээ асуудлыг шийдмээр байна. Ийм л одоо над зорилго байна. Энэний төлөө шин юмыг хийж ээж амжилтанд зорилго дээр хүрч очино. Яг хүний хийж байгаа юм яг адилхан хошуур хийчихэд хажуугаар нь дайраад байвал хийндээ л алгаатай шүү дээ. Би ч одоо сансандаа хүрэхэд тийм ойрхон биш болно. Тэгэхээр зэрэг би угаасаа миний хийдэг ажлууд, хийж исэн ажлууд яг тухайн салбартаа дандаа л нэг шинийг эрэлхийлсэн мөн үү. Арай нэг өөр хэлбэрээр хүнд хүргэсэн юм л юмнууд байдгийг ер нь эргээд харж хахад мөн тэргүүрээ л би одоо ажлынхаа гарааг эхэлж би шинээр эхэлж штэ. Өөрөөр хэлбэл ажил маань эхэлнэ гэдэг цаана амьдрал маань ч гэсэн шинээр гарч явна. Шинээр эхэлнэ. Өөртөөгаа чадах хүнэл хийндэ. За баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Чамд бас амжилт хүсье. Уран бүтээлий дээрээс нь ажил амьдралд чинь сайн сайхныг хүсье өрөө. Сайхан үлжөөрэй. За баярлалаа. 15-нд манай нээлт болно. Улаанбаатар биржийн. Улаанбаатар бирж гэдэг маань үндсэндээ барилга орон сууц үйл хөдлөх хөрөнгийн зах. Энэ захын нээлтэнд хүрэлцэн эрхийг урьж байна. Хамт олонтойгоо та бүхэн одоо энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн хамт олон бас манай нээлтэнд ирж оролцоорой. Банкаттай дараа нь тийм ээ. За баярлалаа.